За сайн байна уу бүгд. Миний нэр Янжин Дулан гэдэг. Өнөөдөр 6 сарын 24-ний өдөр. Сайн нөхөөс ерэн сайн юм бүр байхгүй болж байгаа цаг үе. Өнөөдөр энэ хоёр өдөр бол бас шулуун хөвөө цагаан гушааны хэдэн залуучууд шулуун хөхөд өөр хож байгаа дүүнэх барьж аваад зодод юугийн тэргунагийн балавцнаас болоод бол бас баригдаад явж байгаа юм байна. Ер нь өөр Монголын газар сайгүй гаслангийн дуу сонсогдоод байх боллоо. Ер нь хэцүү. Түрээд өдөр бас гიშгтний хэдэн хомсууд 9 хүн баригдсан. Одоо өчигдөр 4 гарсан сураг гарч байна. 5-ын бас нэг өдөр суулгах сураг гарч байна. За манай засаг төр одоо жоохон юу хийгээд байгаа бол ард түмэндээ юу хийж байна? Ард түмнийхөө үхэл зэвгийг хамаарахгүй өнөөдрийн энэ хэмжээнд хүрч ардууд нь хилэгнээд өнөөдрийн энэ байдлаар гарч байна. Энэ юуг харуулж байна? Энэ ард түмний буруу юу? Тэр хэдэн залуучдын буруу юу вэ? Энэ чинь гайг байна. Би бас ингэж бодлоо. Энэ тэрэг оноо балавчаад машин болгочаад өнгөрсөн бол баг хүчээр гарч байна. Харин Америк гарсан гэж болж байна. Өвөр Монголын ард түмэн Монгол хүн төсвөл дийлэхгүй хэмжээнд хүрцгээж засаг төрийн ноёдол сонсоорой. Үнэн хэцүү байна. Хэрвээ Америк гарсан бол танаас бодоо аяг үнэн даахгүй шүү. Энэ дэнгээ өч биш. Тэгэхээр энэхүү илүү хэн бодлого хийж. Энэ хэдэн залуучуудыг хэр зэрэг шийтгэнэ гэдэг юм бол өөрсдөө мэдэрэй. Ямар юм ч гэсэн төсвөл хэмжээтэй байдаг. Ямар юм ч гэсэн бүрийн хэмжээ байдаг. Төсвөл дийлэхгүй хэмжээнд хүрцгээж ард түмэн маань. За энийг бол одоо чигэж мөн үргэлжлэн ард түмнээ дарангуйлах, барих энэ бүхнээр учир ядлын шийдвэрлэлт дээр хүрвэл эцсийн үр дүн юу болно гэдгийг бол жоохон бодлох хэрэгтэй байна. Хэрвээ өнөө ард түмний бүх ард түмний хилэн хорслон хөдлөөд ямар нэг хэмжээнд хүрвэл за танаас харамсах учраас гарна. Тэр үед бол энэ гал бадраад нэг хэмжээнд хүрэхээ үед бол танаас зугсаач гэсэн энэ унтрагаад дийлэхгүй хэмжээнд хүрнэ. Тэгэхээр бол юу хийхтэй ч гэсэн жоохон илүү хэн бодлого хийж байгаа юм. Би ч гэсэн эндээс шууд эсрэгүүл тавьж байна. Би байдлыг анхаарч байна. Хэрвээ манай залуучуудын хүндэл шийдэгдэх өрөөд энэ талаар зүгээр суухгүй. Бүх монголчууд маань ураална. Эсрэгүүл тавина. Би одоо ч гэсэн эсрэгүүл тавьж байна. Залуучуудын өмнөөс би өвөр Монголын газар сайгүй гаслангийн дуу сонсогдож байна. Ёс. Үний ёс хаа байна? Хоёул цааш хаа байна уу? Би ярьж болох юм байсан. Яг бүхэн ярьж болох юм байсан. Жохон яартай билээ. Хаана дарлаад байвал хаанаас ирж байна гэж үг байдаг. Ямар юм хийгдсэн засаг ноёдууд минь ер нь хэрэг хэмжээтэй байгаа юм. Бид бол хүн шүү. Ер нь энэ төр гөрөн чинь ард түмнөрөө л оршин тогтнодог. Ард түмнөрөө л бүрэлдсэн нэг улс гөрөн байж болдог. Байж дийлдэх. Төрийн ноёдууд нь, засгийн ноёдууд нь юу хийх ёстойгоо өөр хариуцлага мэдэхгүй. Цагдаагууд нь хариут хуйлаа мэдэхгүй болсон. Ийм нэг болох бүдүүлэг, ёс моралгүй, соёлгүй ийм өнсөдөр бүрэлдсэн энэ нийгэм. Энэ төр. Үнэн хэцүү байна. Бүр 10 өдөр гүйжиж бараг орсон ноёдууд байхаа. Ямар юм хэмжээтэй хэрэгтэй байгаа юм. Би эндээс эсэргүүцэж гин гэдгийг илтгэж байна. Үргэлжлэн анхаарлаа хандуулж энэ учир дээр бол би илээр тунхаглаж байна. Оролцох юм бол